Өвлийн спортын төрлүүдийг хөгжүүлэхэд Монгол Улсын засгийн газраас онцгой анхаарал хандуулах тодорхой бодлого хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдөр соёл спорт аян жуулчлалын яамны биеийн тамир спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Монголын өвлийн спортын холбооны удирдлагуудыг хүлээн авч санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтаар эх орондоо өвлийн спортыг хэрхэн хөгжүүлэх, 2018 оны өвлийн олимпиад бэлтгэх үүний тулд юу зайлшгүй хийх хэрэгтэй байгаа вэ гэдэг талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Манай өвлийн спортын холбоотой тохиолддог хамгийн гол бэрхшээл бай тээ. Тулгардаг хүндрэлтэй асуудал нь бол нэгдүгээр материалыг бас жоохон хангалттай байдаг. Тухайн спортын төрлүүдэд шаарддаг хэрэгэл материал дутагдaltaй байдаг. Хоёр дахь асуудал нь бол тухайн спортыг хөгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж буюу одоо цанын бааз, мөсөн гулгуурын ордон, хоккейн ордон ч тийм үү те. Энэ бүх одоо барилга байгууламж талаас бол дутагдaltaй байна. Гурав дахь асуудал нь болохоор мэргэжлийн боловсон хүч. Хүний нөөцийн асуудал байна. Мэргэжлийн өндөр зэрэглэлийн тусгайлжуулагч хэрэгтэй байна. Ер нь өвлийн спортуудын хувьд бол бид нэлийн одоо зөвлөд хийх ёстой, нэлийн одоо хаягдсан ийм одоо чиглэлийн одоо спорт байгаа. Тэгээ сая Сочи дээр ч гэсэн манайхан харлаа спортын амжилтын хувьд нэлийн одоо тааруу. За олимпиадаас ирэх авч орж байгаа энэ амжилт хэдий боловч ер нь сүүлийн одоо байрууд орж байгаа гэдэг бол бас хэдийлэн одоо сайн зүйл бол биш. Тэгэхээр цаашдаа бид нэр өөрийнхөө одоо эх оронд цанын одоо спортыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын цанын баазтай болох хэрэгтэй. Тэгээ энэ бааз дээр тамирчтай бэлтгэдэг хүүхдүүдэд одоо гулгуулдаг, хүмүүсээ гулгуулдаг ийм болж ш одоо бид нэр цанын спортыг нэлээд хөгжүүлнэ. Манай улсад өвлийн спорт өндөр хөгжих боломжтой юм. Гэсэн ч олон жилийн турш төр засгийн бодлогоор дэмжиггүй орхисноос хөгжилд ороо байгаа юм аа. Үүний саяхан өнгөрсөн Сочигийн олимпиад оролцсон байдлаас хааж болох юм. Тэгэхээр энэ төрлийн спортыг хөгжихэд юун дээр анхаарлаа хандуулах ёстой мэрэгчлийн хүмүүсээс сонирхлоо. Манай холбооны зүгээс бол ерөөсөө энэ өвлийн спортын материалын бааз дээр илүү төлхөө анхаараач. Нэгдүгээрт Улаанбаатар хот бол сая 200 мянган хүн амтай. Энэ хотын хэмжээнд одоо өвлийн спорт, мөсний спортууд гэж нэрлэгддэг. Тишүүр, уран гулгуулт, шорт трек, хоккей, кёрлинг гэсэн төрлүүдийг нэгтгэсэн том одоо спортын ордонтой болъё. Тэр хэмжээгээр бас энэ Улаанбаатар хотын нийт хүн амдаа одоо нийтийн гулгалтын үйлчлэгийг үзүүлж явах бас давхар биеийн тамирын тийм ээ энэ чирэг чимэлтийн энэ арга хэмжээг бол давхар авч явж явах юм болцоотой юм. Энэ үүднээсээ том олон улсын арга хэмжээ авсан ч болох. За өөр хүн амынхаа дунд биеийн тамирын спортын арга хэмжээ явуулахад ч хөрөлцөж болцооны ийм ордныг бол баярхан зүйтэй маа гэсэн чиг юу саналаа хэлсэн. Монгол улс өвлийн спортын ордон барьж танд гишүүний бааз байгуулсан гэсэн мэдээлэл гарах болсон. Харин энэхүү ордныг яг хизээ хаана барих талаар судалгаа явуулж хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцж байгаа юм байна. Энэ асуудал яам болон засгийн газрын яамдын түвшинд асуудал яригдж байгаа. Ямар чиглэлээр ямар төслүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал одоо үл зөвхөн яамд хоорондын саналын түвшинд санал авраагаал явж байгаа. Одоо эцсийн шийдвэр гаргахаар хан болоог баг. Бидний хувьд бол ер нь хоккейн одоо ордны хэмжээтэй юм жижиг ордныг эхний ээлжинд одоо барьж тэн дотроо одоо уран гулгалт, кёрлинг, хоккей, шорт трек гэсэн одоо дөрвөн спортын төрлүүдийг одоо оруулж энэ спортын одоо төрлүүдийг хөгжүүлэх юм зорилт тавьж байгаа. Оюун хугацаанд жилийн 4 өдрөд ашиглах боломжтой битүү дээрээ хоккей ордон барихаар төлөвлөсөн байна. Хэрвээ энэ ордон баригдвал хоккей, уран гулгалт, кёрлинг, шорт трек зэрэг спортын төрлийн тамирчид тогтмол бэлтгэл сургуультай хийх байртай болох юм аа. Мөн иргэд өвлийн олимпийн спортын сонгогдох төрлөөр хичээллэх боломжтой болох юм байна.